Асаж буй лааны гэрэлд гараа их үед аль байдгаа усас дараал цасчих амьдрал учрлын аль алин гинж тасчихжээ би. Асуухал гэж хариулхал гэж ам амьсгал чимээсэн дэвэлд алхин зүгүүрийг минь гимтэн вэ. Яг тань шиг цонхой онгойлгож яруу найргийг янжуур шиг хүчлэн сороод удааг нь удаан мараад зургасан будагсан зутаа чаддагсан бол ургасан ойлгасан өчигдрийн хүртэл хиндэж хэлээвэ. Өчигдрийн хүртэл матна гэж итгэснийг ширээний гэрэл дэвтэр рүү тонгоож шүлэг минь хуучрахыг хүлээн ширэлсэн цаг хугацааны хуудаснаас шидэт өгс минь зүгтгэд сар цогцоор минь өнгөө сараасан бүхнийг гайхан хуурай мөчөр шиг хуруунууд минь хачин тайван байх юм хувилгүй гүсчсэн бичгийн машин дээр хунгарлсан цас шиг тоос дараастай өнөөдрийг хүртэл хиндэж яриавэ. Өнөөдрийг хүртэл мартагна гэж найдсныг хайраас хавцал руу халтраад хавц уурчихсан бодлоод зүудэн дэргэлдэх болоод удлаа. Энийг янзаараа үлдэн гэвэл өглөөс сэрэхтэй өөр нэгэн болно гэж найддаг. Эвлэрч чаддаггүй алдааг минь шалгах мэт сануулах энэ өмгөр өрөөнд элдэрв цуурайг нь сонсож цуурхлыг нь тараах хин чахиж зочлоогүй. Нуугдс довлох шиг залхуутай амьдралд нууц гэж байдаггүй болохоор чухам энэ очлон таны дэваажинд оотхын тулд дальж өөрөн цуцсанж дуулж бас уйл зурхын тулд өөрийгөө шархлуулан толин доторх жүжигчин мэд хашгирч байна. Тас шидээдэл хагалчвал танитгааргүй байж чадах уу? За дараагийн яруу найрагч оролж өгнө гинхт.